Би айгу давгүй гараад их юм шиг. Ёк. Ёк. Бүгдээрээ сан байцгаана уу? Гүйгээр бодсон. Ичээд идэг нас. Тия. Өнөөдөр би тохрооны асуудал хэлэх гээд тэгээд өмнөх юм бичлэг хийж тэгээд өчтөр 2 имлэгт очиод за тэгээд 2 имлэг дээр очиод зөвлөгөө авсан. Тэгээд эхний имлэг маань болохоор ер нь имлэгээ яаж хайж олсон бэ гэхлээр Ganamoni гэдэг app ерөнхийдөө YouTube үздэг бол байнга дундаа байсан ингээд зар орж ирдэг шүү дээ. Тэрийг ер нь бол за ер нь баг ингээд татаж автал тэр зарыг харсан заяа. Одоо нэг app-ийнх нь одоо сурчлаа гэсэн үг шүү дээ. Тэгээд ер нь ороод харсан чинь ингээд имлүүдийн одоо ивенттэй байгаа байхгүйг бичсэн. Тэгээд хамгийн гол нь юугийн одоо рэнкер ингээд чигсаагаад тэгэнгүүтээ хүүгийн буюу одоо сэтгэлүүд нь ингээд яг ингээд боддоор ингээд хүмүүс нь солонгос хүмүүс нь доор нь бичсэн. Яг нүдэндээ юу илгэсэн, хамрандаа юу илгэсэн, ямар одоо үйлчлэг авсан, эмчний ямар байсан, тэ зөвлөгөөний эмчний ямар байсан тэдний бүгдийг бичсэн байт юм байлээ. Тэгээ ерөнхийдөө харж агаад имлэгээ сонгоод тэгээ нэг имлэг дээр заавал очдоггүй гинэ. Тэгээд нэг 2 3 имлэг дээр заавал очиод тэгээд хооронд нь харьцуулт хийгээд өөртөө яг тохирохын одоо арай таалагдсан тий энэ болмоор юм байна гэсэн дээр очиж уулздаг гэд. За тэгээ ямар нэг юм 2 имлэг бол очиод уулзсан яг харж агаад. Тэгээ эхний имлэг бол бүр ингээл орсон чинь бүр амар хүн байсан заяа. Суудлалтгүй. Тэгэл хүмүүс нь ингээл бүгд л хамраа хэлэгцэн юм янз бүрийн тодорхой хэмжээнд бүх юмаа ингээ хэлэгцэн байгаа нь яг юу хэлэх гээл тэгэл дахиад байгаад байгаа юм би бас мэдээгүй заяа. Тэгээ солонгос хүмүүс ер нь эрэгтэй хүмүүс бас амар их байсан хүлээгээ зогсож байсан. Тэгээ тэрийг хараад тэгээ намайг ингээд харснаа юм жоо ичингүүрээд гэсэн эрэгтэй хүн мэдсэн асуул хэлж байгаа гэж бодохоор тэгсэн юм яасан. За тэгээ тэр нь яг ямар ч гэсэн тэгээд 11 цагаас юу одоо нэг яг цагаа баталгаажуулаад оцсон ч гэсэн цаг баг хүлээс цаг гараа хүлээгээд тэгээд яг ингээд зөвлөгөөний өрөө рүү ороод тэгсэн чинь ерөөдөө зөвлөгөөний өмнө болохоор одоо тэр совлогч гэх юм уу сандаа тэр нэг эмхтэй үнэн төрүүлээд үздэг юм л ер нь ямар хуу давхрааны им лайн бодож ирсэн бэ ч юм уу тэгээд ерөөдөө бол тэг нэг юм шууд ингээд нүдэнд ингээд сэргийг тийм одоо нэг юм харьяа гэж ярьж штэ тийм юм уу эсвэл чаян срап гэм үү гэд ингээд ер нь өөрөөс нь амир их асуудаг юм байлээ. Тэгээ тэрийг яг ингээд тодорхой ингээд хэлчих юм бол ингээд лайныг яг ингээд чаваадаж өгдөг. Тэгээ би болохоор заяа дүдээ ер нь бол амир урт нүдтэй гэж бодсон заяа. Уртлахаар нэг одоо хойшоо урагшаа тийм сэтгэлт ер нь бол хэрэггүй болов гэж амир бодсон чинь үгүй байсан. Тэгээд ерөнхийдөө бол нэлийн ингээд бүлцэн гэд бодсон чинь бас энэ маань бас нөгөө арьс хит ингээ унжчихаар бас бүлцэн харагдаад идэм байл та. Тийм юм бас унжилдаг юм гэсэн. За тэгээд ерөнхийдөө бол би болохоор in outline гэд одоо энэ харж байгаа л за ингээд харуулчих юм. Тийм. Тэгээд миний энэ одоо хөмсгөний зай, нүдний хоорондын зай амар ойрхон байна гэсэн. Тэгэхээр одоо тэр нөгөө semi outline гэдэг нэг одоо нэг эндээсээ ингэ эхэлсэн давхар байдаг шүү дээ. Тэр бол надад зөхгүй гинэ. Яагаад тэгэхээр тэр жоохон энэ зай хол тэг ер нь бол миний нүдэнд нь цохимж муутай гэсэн. Тэгээд миний өөрөө харсан одоо бодож утсан лайн маань бол энэ уртлаараа ингээд энэ тэгээд буцаад out in outline-ыг бодож очсон. Тэгсэн чинь тэгээд ерөнхийдөө бол ингээд барьж өгсөн заяа. Хэдийн хэмжээтэй одоо нупи буюу өндөр нь ямар байх вэ? Ийм байвал болох уу гэх ингээд амар зөвлөгөө авч байгаа шүү дээ. Тэгэнгүүтээ одоо энэ уртлыг ингээд жоохон сэтгэлж өгвөл зүгээр юм байна. Давхраа одоо ингээд хийх хичээд сэтгэлж өгвөл арай ингээд харагдах үзэмж одоо нэг юм сэргийгнүүдтэй харагддаг гинэ. Тэгээд давхраатай хүмүүс болохоор давхраагаа хийхгүй хэрнээ ингээд уртлаа ингээд сэтгэлүүлээ зөвхөн бас тэгээд сэтгэлгээний тийм юм бас хийлээд юм лээ. Тэгэнгүүтээ ингэчээд одоо би яг энэ шиг байж байгаа л та. За ингэчээд
Ийшээ ингээ сэтэлчээд тэгээ энэ витамин гэдэг ийшээ бас юм өргөж өгдөг байх юм бол давхраа нь илүү гоё харагдана гэж хэлсэн. Тэгэнгүүтээ тэр нүмээ кюжон гэсэн тэр нь болохоор би хайгаад утсан чи юу юм бэ гэхээр ер нь унтсан цохины булчин одоо чангалах одоо миний эн чинь нэг удлын өөх юм шиг те өөх бас бай тодорхой хэмжээнд байгаа л да. Гэтэ бас ингээд хит унчлалтай гэж байгаа байхгүй. Тэгэнгүүт хит унтсан цохиноос л харах хүрээ ингээд хязгаарлагдмал те нэг юм одоо бүтэн одоо нэг харахгүй байгаад шүү дээ. Тийм. Тэгэнгүүтээ одоо нүдний дэмж нүдний хэлбэр юм жигд биш бол одоо жишээ нь миний хоёр нүд надад энэ нь арай жижигэн санагдаад байдаг баггүй юу ингээл. Тэгэнгүүтээ ингээд одоо сормоос хийх мэлэх ч юм уу тэгэнгүүт яг ижил жигд одоо нэг 11 см хэлэхэд ингээл нь яг гоё болоод байгаа юм ингээл ингээд нэг дараад илүү богинохны хийсэн ч юм шиг харагддаг байхгүй юу. Тэгээ тэр мэрийг бол ер нь бол тэр нүмэг кюжон гэдэг нь бол засах юм билий. Тэгээ өөр нь бол ихний имлэг мөн юм ер нь таалагдсан. Тэгээд хоёр дахь имлэг дээр очсон чинь зэ. Одоо тэгэнгүүт ямар аргаар хийх вэ гэхэнгүүт цаяан юучаг гэдэг одоо миний энэ сонгосон имлэг нь тепюанжан буюу захирлал нь одоо тэрийг одоо гаргаж ирсэн. Одоо энэ давхрааны аргыг гаргаж ирсэн хүн юм байна л та. Гаргасан, мэрэгшсэн. Яа бүр үг нь орж идэг гэ. За тэгээд тэр нь ямар арга вэ гэхлээр одоо энэ давхрааны хэсэгт 12 шиг юм нүх гаргаад нүх гिचл юм нэг ямар ч хууль тим гаргаж ирээ тэрийг ингээд нэг юм мэрэгжлийн яг юм гурвалсан юм утсаар холбоод тэгээ ерөнхийдөө арьстай юм наасан тим давхраа цаяаны яг ингээд ярихаар ингээд яахгүй болохоор би энд нь бас ингээд та нарт ингээд тайлбар зургийг оруулчих заяа. Тэгээд харах юм бол болно. Тэгээ хоёр дахь имлэг дээр очсон чинь шууд намайг харангуйтай чиний нүдүүд чинь шууд зүгээр зүсэлттэй давхраа их юм байна гэлтгсэн зөө. Тэгээ зүсэлттэй давхраа чинь бас жоохон амар штэ. Ер нь яг ингээд хурдан идэх яг энийг ярьсан дээр энийг ярьчих. Зүсэлттэй давхраа бол ер нь хүйд бол буцаж гарах одоо юу хувь нь болохоор 3 байд юм байна л да. Тэгээд одоо энэ миний хэлэх гэж байгаа тэр чаяан ючаг гэдэг байгаа тэр одоо 12 шиг нүх гаргаад хэлэх гэж байгаа давхраа маань болохоор гарах юм нь бол 5 байд юм билий. Тэг бас тийм азгүй ус байхгүй л дээ. За тэгээ тийм тэнгүүдээ ерөнхийдөө бол хоёр дахь имлэг бас л яг л ингээл заавал урагшаага сэтэлнэ гэсэн. Тэгээд тэгжиж одоо нүдний юм харах үнцэг арай ингээд нүд ингээд сэргийг болдог гинэ. Дээрээс нь би ингээд өөрийгөө нэг амар хүн нэр амар үрт итгэлтэй нэр хол нүдтэй гэж юусэн бодож байгаагүй зэ. Тэгэхээр би тийм хол нүдтэй юм гэсэн чинь ойрхон бол биш гэж авдیں۔ Тэгэл бахаас. Тэгээд ерөнхийдөө жоохон ингээд сэтэлжүүл арай өөр л харагдтал юм байл л дээ. Тэгээд хоёр дахь имлэг болоход гэсэн ингээд урагшаага ингээд сэтэлчээд энэ одоо энэ витамин хажуугаас ингээд жоохон витамин хийх шаардлага байна уу гэсэн чинь витамин хийхэд тодорхой хэмжээнд бас ингээд хажууд шиг ингээд болчдөг. Тэр нь өөр байсан. Тэгээ ерөнхийдөө бол хооронд нь харьцуулаад бодсон гэсэн үг шүү дээ. Тэгээд тэр ер нь бол төсөлттэй хийн гэсэн. Яагаад тэгэхээр арьс чинь бүр дэндүү өмчлөлттэй байна. Тэгэхээр тодорхой хэмжээнд ингээд зүсэж агаад одоо жибан чэго буюу одоо өөхийн ингэж аавн нэлээ авах хэрэгтэй юм байна. Жижиг гоё болно гэж хэлсэн. Тэгээд яг нэг юм уулзаад үзэхээр нэг мэдэгдэж шүү дээ нэг юм биеийн хилэмж юу энэ тэр тэгээл одоо нэг эмнэлгийн орчин энэ тэр харагддаг тий. Тэгээд надад яагаад ч юм нэгдүгээр имлэг нэг ихэнд явцсан имлэг маань амар таалагдсан. Ерөнхийдөө бол солонгосчууд нь ч гэсэн бүр амар би ч баг 2 сарын хитэн лээ залгаад одоо цаг авахын тулд залгасан чинь ерөөсөл 3 сарын 13-нд ингээд одоо хүчтэй байна гэд тэг хүлээж аваад ерөнхийдөө очиж уулзсан гэсэн үг. Очоод уулзсан гэсэн цаг гарan хүлээсэн зэ. Тим хэмжээний амар мэрэгсэн байгаа болов гэж бодсон. Тэгээд ер нь бол ихний имлэгийг шууд сонгохоор болоо. Тэгээд цагаа хаалгаа товлохтой болохоор ерөнхийдөө жоохон аймхан үе юм билий. Тэгээд ерөнхий яг ингээд хийгээ шийдсэн байгаа дээр хурдан хийлгчүүл зүгээр юм болоо гэж бодоод тэгээд өнөөдөр цаг авсан байгаа доо 12:30-аас тэгээ 11:30 гээд ирээрээ гэдгсэн. Тэгээд ерөнхийдөө бол хаалганаас өмнө 4 цагийн өмнө ус уучлахгүй юм хөө мэдчихлэхгүй жуус юу шингийн юм хорин гэдгсэн. Тэгээ яг нэг юм бүлцгэрнүүдтэй гадар бичлэг хийх гээд бичлэг хийж байна.
Тэгээ ер нь бол гоё болох байхаа. Тэгээд өөрөө бас зураг тий иймэрхүү гэсэн зургуудаа бэлдээд очичууд бас туслан тун болно. Тэгээд яг ингээд асуултуудаа бас ингээд биччихвэл зүгээр юм билээ. Тэгээд Солонгосын ер нь ихэнх хэмнэлгүүд бол хаалгаагаа хэлчихээд арын одоо нэг care одоо юу гэдэг хаван хөөлт янз бүрийн тиймнүүд энэ бол өнгөө хийж өгнө гэж хэлээ шаарлаа тийм. Тэгэнгүүтээ бүгд л ер нь ижлэхэн 2 жил хугацаанд л AS нь ал өнгөө гэдэг чийсэн. Тэгээ ерөнхийдөө би нүд угаасаа 2 өөр учраас эмчээс бас асуусан. Ер нь 2 өөр байдгаа. Тэгээд ингээд давхраа хэлсэн дараа ч гэсэн 2 өөр болчих үед тэрэн дээр би амар санаа зовж байна гэд хэлсэн чинь ер нь хүний нүд угаасаа хүн болгоны нүд 2 өөр байдаг гинэ. Тэрийг харахтахад ингээд одоо мэддэхгүй ч юм уу те тодорхой хэмжээнд өөр байх боловч ингээд нэг бүр амар мэд тийм болноос тэгэнгүүтээ нэмэлтээр асуусан юм амар их мэрж идэг бас те нэмэлтээр асуусан юм болохоор одоо нэг давхрааг ингээд нэг амар том ингээд хийх мэрэж штэ ягаад тэгэхээр насны одоо нэг цаг хугацааны явцад одоо хаван янз бүрийн юм буураад ингээд улам жижиг болчихдөг юм билий. Тэгэхээр ер нь том хэлгээрээ гэлтэгдэж штэ. Тэгсэн чинь тэрийг бас ингээд эмчээс асуусан. Тэгсэн чинь амар нэгнэстэй юу лээ ингээд хэдэн жилийн дараа зохимоо нь унжаад одоо нэг цаг хугацааны явц жижигхэн болгоно ингээл нэг амар сонин нэг том давхраатай ингээл 10 жил юу нь явнаа л гэсэн үг шүү дээ. Тэгээ 10 жилийн дараа нөгөөх нь одоо юу гэдэг унжиж ингээд суугаад ирэнгүүт тэр үйдэл гоё болно гэсэн үг. Тэр одоо гоё болмоор байгаа юм дараа гоё болмоор байгаа юм гэж асуужсан. Тэр бас нэг үнэн юм шиг санагдсан. Тэгээд ерөнхийдөө тодорхой хэмжээнд ингээл давхраа хэлснараа мэдээж амар хавтан амар сонирн байх бах. Би юу нь бол амар сэтгэл зүгээ бэлтэж байгаа. За тэгээд тийм байна. Дараа нь уулзъя.